Өнөөдөр хоёлаа хаана гисэх вэ? Өнөөдөр хэдүүлээ бүр амар сонирхолтой байгууллага дээр очино. Ялангуяа санхүү эдийн засгийн чиглэлээр тогтмол контент үргээд өглөө болгон чамд санхүүгийн тогтмол хүргэдэг Lemon Press дээр очиж ажиллана. Тэгэхээр арын багтаа ямар хүмүүс ажилладаг талаар хамтдаа очиж үздэг. Тэр хувцас болоод ажил руу хавцгаая. За тэгэхээр Lemon Press-ийн дотоод уур амьсгал харьцангуй чөлөөтэй учраас чөлөөтэй хувцаслаж болно. Тиймээс офис хувцаслалт болон чөлөөт хувцаслалыг холиод иймлэг бүрдүүлээ. За тэгээд ажилдаа явцгаая. Офис маань талбайн хажууд City Tower-т байрладаг. Ажлын цагийн хувьд тохимлын багт ажиллах юм бол 5 дахь өдөр амраад бүтэнсээ өдөр гэрээсээ ажилладаг онцлогтой юм билээ. Бас өглөө 8-аас 10 цагийн хооронд хүссэн цагаа сонгоод ирэх боломжтой. Нэр 14 хоногт нэг удаа гэрээсээ ажиллах зэрэг боломжтой. Тэгэхээр офис цууснараа биш, гүйцэтгэлээр нь үнэлдэг учраас заавал хуран уншуулахгүй нэг тийм баригдмал биш юм шиг мэдрэмжийг надад төрүүлсэн. Өнөөдрийн байдлаар 13 ажилтнтай байгаа. За ингээд ажлынхантайгаа танилцъя. Офисын загварын хувьд цомхон мөртлөө бүх хэсэгтээ сэтгэлээ шингээж тогтжуулсан санагдсан. За энэ харагдаж байгаа ханыг санхүүгийн онцгой түүхэн онжилуудаас нь сэтвлээд зурулсан юм билээ. Бас сонирхолтой уламжлалт байдаг нь Эрдакийн булан гэдэг бас бяцхан хэсэгтэй. Энэ хэсэгтээ гэрээсээ авчирсан өдрийн хоолой эдингээ халуун дулаа яриа өрнүүлдэг. Үдсэн эм сонсон сурсан мэдсэн зүйл за тэгээд хайр дурлал гэдээ бүр ярихгүй юм байхгүй. Шинэ ажилтныг өгтөж авахдаа бүгдээрээ халуун дулаанаар өгтөөвч хэдхэн өдрийн дараа л гэхэд бүр хэдэн сар ажилласан юм шиг нэг нэгэндээ тасаад айгүй гоё юм нээлттэй хамт олон болчихсон байдаг. Дээр 4-7 хоног тутам нэг удаа гишүүн дундаа knowledge sharing session буюу мэдлэг хуваалцах сургалт хийдэм байлээ. Бас 2-7 хоног тутамд нэг удаа гаднаас сургалт авдаг. Энд ажиллахын бас нэг давуу тал нь багийн гишүүдэд сарын үндсэн цалингаас гадна employee perks гэж нэрлэдэг хангамжуудыг олгодог. Жишээ нь Indranil Dental Clinic-тэй хамтраад жилд 1 сая төгрөг хүртэлх хүний дүнтэй шүдний эмчилгээнд хамрагдах боломжтой байдаг бол бас нэмээд Өвжин Med клиниктэй хамтраад эрүүл мэндийн үзлэгт хамрагдах эрх олгодог. Бас нэрэн төрсөн өдрөөрөө цалинтай чөлөө авах боломжтой. Залуу хамт олон учраас яг л гэр бүл шиг халуун дулаан уур амьсгалтай байгаа санагдсан. Хамгийн онцгой нь багийн гишүүдэд зүгээр нэг ажилтан гэж харахаас илүүтэй ирээдүйд үн цэнийг нь бүтээх мэрэгчлэтнүүд гэж харахыг зорддог нь үнэхээр таалагдсан. Бас бүгд нэгнээсээ суралцаад нэгнээ дэмждэг тийм гэр бүл шиг уур амьсгалтай байгаа нь надад үнэхээр таалагдсан. Ингээд өдрийн ажлын цаг маань дуслаа. Уламжлалт ёсоор ажлаа цагтаа дуусгаад цагтаа тарцгаая. За ингээд Lemon Press дээр очиж ажилласан ажлын нэг хоног маань ийхүү дуслаа. Тэгээд өнөөдөр уламжлалт ёсоор энэ постерыг хийж бэлтгэсэн байгаа. Тэгээд нэг өдөр ажиллаж үзэхэд хамгийн гоёсэн зүйл нь гэх юм бол яг гэр бүл шиг халуун дотн бас нэгнээ дэмждэг гоё уур амьсгалтай компани байсан надад бүр байнга мэдэгчсэн. Яг ийм уур амьсгал донд ороод илүү санхүү хөрөнгө оруулалт тал дээр контент үйлдвэрлэлт дээр ажиллахыг хүсэж байгаа юм бол working application руу ороод Lemon Press-ийг follow хийхээ бити мартаарай. Тэгээд өнөөдрийг аз жаргалтайгаар энэ хүртэл өндөрлөе. Тэгээд баярлалаа. Дараа уулзъя. Дараагийн дугаарт танаад бас танаад ажиллая.